Зяатхан баяр гүшүүн. За та бүхэнд энэ орой мэндийг хүргье. Өнөөдөр Монгол улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл хэлэлцэж байна. Сая ерөнхий аудиторын дүгнэлтэнд төсөв тэлсэн мэдээллийн ил тод байдал байхгүй давхарцсан хяналт шалгалт гэдэг. Энэ бол одоо жилийн жилдэл дандаа л энэ асуудлуудыг байнга л энэ дүгнэлтэнд ордог. Энэ дээр одоо ер нь цаашдаа бид хүн ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх ёстой юм бэ? Тэгэхгүй бол жилийн жилдэл энэ төсвийн гүйцэтгэл хэлэлцэхэд аудитын байгууллагын дүгнэлтэнд саяны миний дурдсан 3 зүйлийг одоо бүр ном юм шиг оруулж ирдэг. Энэ танилцуулганд орж идэг. Энэ байдал маань хизээ ер нь цэгцэрх юм бэ гэж нэгдүгээрх. Хоёр дахь асуудал байна. Шинэ хоршоо хөтөлбөрийн талаараас тодруулах гэж. Орон нутагт тэр дундаа зүүн бүс нутаг Хэнтэд орнод Сүхбаатар аймагт бид хүн бизнес эрхлэгч нартай, малчтай, хоршоологчтой байнга уулзч учирдаг. Сүүлийн жил энэ 2025 онд бол энэ хоршооны зээл төдийлөн гарахгүй байна. Гарсан ч хүссэн энэ зээл яг бүтнээрээ олгогдохгүй байна. Хүрэлцээ ил тод байдал улам хумигдж гин гэдэг асуудлыг банк ярьж идэг. Энэн дээр яг энэ 25 оны гүйцэтгэл дээр бас тийм нэг тодорхой дүн мэдээ энэ хоршооны зээлийн талаар бас өгөөч. За 3 дахь асуудал энэ боловсролын салбарын талаар бас тодруулах гэж байна. Бидний тараагцсан төсөлдөр бол боловсролын салбарт 2025 онд төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 184 төсөл арга хэмжээг хэрэгжүүлж 341.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж нийт 93 сургууль цэцэрлэг дотуураар ашиглалтанд орсон гэж. Энийний цаана олон жил цардсан цаашаа үргэлжлэх боломжгүй болсон төсөв төртгөн нэмэгдсэн маш орлон барилга байгууламж байгаа. Энийний нэг тоо мэдээг та бүхэн маань бас нэгэлж бас мэдээлэл өгөөч. Зяатхан баяр гүшүүний асуултанд Илэр Бат сайд хариулъя. Зяатхан баяр гүшүүний асуултанд хариулъя. За Монгол улсад хоршооны хөдөлгөөн бол үүсээд энэ ч бас нэлээдгүй хугацаа өнгөрч байна. Тэр дундаа 2024 онд бол бас хоршоо хөгжүүлэх шинэ хоршоо чинээлэг малчин үндэсний хөтөлбөр бас хэрэгжсэн. За ингээ үүний үр дүнд бол одоо Монгол улсад 15,106 одоо хоршоо байна. За энэ хоршоо хөдөө аж ахуйн яамны харьяа жижиг дунд үйлдвэрийн газар дээр хоршоо хариуцсан нэгж шатар сайтын ажлын албан дээр хоршоо хариуцсан бас нэгж байгаа. За засгийн газар дээр бол энэ нэгжүүдийг нийлүүлж хоршоог бол ер нь хөдөө аж ахуй яам хариуцуулна гэсэн ийм чигтэй байгаа. Энийг ч гэсэн миний хувьд бол бас дэмжиж байгаа. Шинэ хуучин хоршоо гэж биш, Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа энэ хоршоо гэдэг нэг л одоо малгайн дор бид байх ёстой гэж ингэж харж байгаа. За энэ хугацаанд бол одоо нийт 840 гаруй тэрбум төгрөгөийг энэ хоршоодуудад олгосон байдаг. Тэгэхээр ер нь бол одоо бид шинээр дахиад хоршоо нээн гэхээсээ илүүтэйгээр энэ байгуулагдсан хоршоогоо яг одоо хоршооны хөгжүүлэх тэр үзэл баримтлалын хүрээнд хоршиж нэгдэж бүтээгдэхүүн юм гаргадаг энэ кластер үйлдвэрлэлүүгээ шилжүүлэх нь зүйтэй. Одоо бид тэр алхам руугаа ер нь явъя гэсэн ийм одоо бодолтой байгаа. За их хурлд одоо жилийн өмнө өргөн барьсан хөдөө аж ахуйн хууль, Мандахай нарын одоо гишүүд Хос баяр, Бээсэн, Үрийн туяа, за Бат Эрдэнэ гишүүд одоо бид өргөн барьсан хууль маань ингээд өчигдөр батлагдлаа. За энэ бол бас нэлээдгүй олон боломжийг энэ Монголын малчтад олгож байгаа. За тэр дундаа бид бол одоо маргаашнаас эхлээд энэ одоо 10 хэдэн жил хаягдж байгаа Монгол улсын мал аж ахуйн одоо бас нэг том баялаг болсон энэ арьс ширийг үнэтэй болгох, анхан шатанд нь ялгах, боловсруулах улмаар дараагийн шатны боловсруулалтанд оруулах, энэ цагаан алт хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж байгаа энэ олноороо байгуулагдаж байгаа энэ үйлдвэрүүдийн бүтээгдэхүүнүүдийг бэлтгэх энэ ажлыг одоо хангаан бүс хөвсгөл
хойд бүсээсээ бол Хөвсгөл аймаг, Ханган бүсээс бол Архангай аймаг, за зүүн бүсээс бол Үхрийн Арьс шир, мөн одоо Хоньны Нэхий гэсэн ийм байдлаар эхний ээжинд одоо туршилтууд одоо 5-6 сарын хугацаанд хийгээд хэрвээ энэ маань ингээд амжилттай болоод малчиттайгаа, хоршоотойгоо, үйлдвэрлэлүүдтэйгээ малын одоо махны үйлдвэрүүд, бойнуудтайгаа хамтраад ажиллаж байгаа энэ формат маань амжилттай болох юм бол улс орон дээр энэ хоршоогоо цааш нь хөгжүүлээд удирдаад явах ийм одоо бололцоог бас бүрдүүлэхээр эхний ээлжинд бол туршилтыг хийхээр маргааш бид гарах гэж байна. За энэ нь бол одоо хоршооны цаашдын хөгжилд бол бас үнэтэй хувь нэмэр оруулна. Нөгөө талдаа энэ одоо манай хөдөө аж ахуйн салбар дээр тулгамдж байгаа энэ махны асуудлууд, өнөөдөр үнэн өсөж байгаа гэж ярьж байгаа ногооны асуудлууд гээд энэ олон асуудлуудыг шийдвэрлэхэд бид энэ хоршоон дээр суурилсан энэ кластер бүтээгдэхүүнээ бэлтгэх, нийлүүлэх энэ сүлжээгээ одоо явуулах нь зүйтэй юм аа гэж ингэж үзэж байгаа гэдгийг бас товчхон хариулъя. За баярлалаа. За энэ хамгаалалт сайд. 3 номер. 3 минут өгчих үү? 3 минут. За энэ хамгаалалт сайд. За Отхон баяр гишүүний асуултанд хариулъя. За манай энэ боловсролын салбарт хийгдэж байгаа энэ хөрөнгө оруулалтын асуудлууд, энэ цэцэрлэг сургууль, дотор байрууд бол бас нэлээд удаашарж байгаа ийм объектууд бас их байна Отхон баяр сайд. Таны Отхон баяр гишүүнэ. Таны хэлж байгаагаар. Тэгэхээр яг энэ ажил авснаас хойш 2 сар орчим болж байна. Тэгээд энэ жилийн хөрөнгө оруулалтын дээр бол одоо нийт 300 орчим объектууд он дамнсан болоо шинээр эхэлж байгаа. За тэг хөрөнгөгүй болцсон гэдэг нэг энэ объектуудыг ингээд ангилаа сууж байна. 1.9 их найдын төс төртөгтөө энэ жил санхүүжилт нь бол 500 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилтээр ингээд объектууд нь явна. За тэгээд төсөвгүй гэт нэг юм хэсэг объектуудыг аваад үлдсэн юм байна. Тэгэхээр энийг бол одоо би их сайн ойлгохгүй байдаг. Яг одоо улсын комист өгөхөд бэлэн болцсон байгаа нэг жахан 200-300 сая төгрөгийн санхүүжилт шаардлагатай байгаа, нэг 400 сая төгрөгийн санхүүжилт байгаа нэг ийм 163 объектуудыг ингээд тодорхойгүй яг төслийн нэрээр нь нэг жагсаалтанд хасагдахгүй бол төслийн нэрээр нь оруулсан. Тэгсэн мөртлөө санхүүжилт үнэнийг гээд ингээд тавьсан нэг ийм ойлгомжгүй нөхцөл байдал энэ манай салбарт үүссэн юм байна. Тэгээ одоо энийг зэгцлэх юм зайлшгүй шаардлага бас байгаа. Тэгээд сангийн сайттай бид хоёр бас ярилцаад сангийн сайд, боловсролын сайд хоёрын хамтарсан энэ боловсролын салбарт олон жил болж байгаа энэ санхүүжилтүүдийг энэ объект төсөл арга хэмжээнүүдийг одоо эрчимжүүлэх юм ажлын хэсэг бас гаргаж ажиллаулж байна. Одоогийн байдлаар бол нэг 10 жил хүрж байгаа нэг 58 объект байгаа юм билээ. За энийг бид нар эхний ээлжинд одоо яаж оруулах вэ гэдэг асуудлуудыг ярилцсан. Давхар ер нь энэ сургууль цэцэрлэг дотор барьж байгаа энэ компаниудтай одоо бид хариуцлагын асуудал ярих цаг болсон байна. Энэ олон зуун мянган хүүхдүүдийн эрх ашиг өндөгдөж байгаа. Тендерт маш бага дүнгээр орчоод тэг жил бүхэн одоо магадлан хийлгээд ингээд тендерийнхаа дүнг нэмээд идэг одоо ийм цэцэрлэг сургуулиуд бол их олон болсон байна. Энд чинь баг үндсэндээ технологи шахуу болсон болж байгаа даа шүү дээ. Барилгын хөгжлийн төвтэйгээ за зарим нь одоо бүрийн зураг төсөл хийж байгаа компаниуд нь зураг төслүүдэд дутуу хийгээд дутуу тендер зарлаад тэгээд дараа нь тэр зутуу зураг төсөлтэй тендерүүдэд дахиж гүйцээж яах гэдэг үнэ нэмждэг нэг юм гарсан хэдэн компаниуд бас байгаа. Тэгээд удахгүй бол манай салбар удахгүй хар жагсаалтаа зарлана. Боловсролын салбарт олон жил одоо объект сургууль цэцэрлэгүүд авчаад барь дуусааг байгаа нэг 16 17 орчим компани нэр гарч байгаа. Энийг одоо бид нар бас сангийн хамтаа хамтарч засгийн газар дээр энэ хар жагсаалтыг зарлахаас өөр арга байхгүй гэж би бодож байгаа. За тэгэхээр одоо бид нар бол цаашдаа энэ үүсцэн байгаа нэг 53 сургууль цэцэрлэг дотор байрны нэг гарч чадах юм бол цаашдаа бол өстой жинхэнэ зарчмаар нь тэр газартаа зурагтаа одоо энэ объектуудыг тавьдаг, эрен бэлдэг нэг ийм чиглэлүүд явах нь зүйтэй болов гэсэн бодолтой байна. За Отхон баяр гишүүн тодруулъя. Энэ цэцэрлэг сургууль энэ боловсролын салбарын хөрөнгө оруулалтын дээр арай жоохон өөр тогтолцоо заашгүй шаардлагатай байгаа маа. Хувийн хвшил олон гишүүд хэлж байна шүү дээ. Хувийн хвшлийг бол хувийн хвшлийнхэн бол 16 давхар блокуудыг жилийн дотор л барайл ашиглалтанд оруулаад байдаг. Төр болохоор нэг 2-3 давхар сургууль цэцэрлэг дотор байрны барилгыг 3-4 жил дамнаад явцдаг. Тэгээд нөгөөх нь төсөв төртөх нь өдөр орног ирэх тусам нэмэгдээд явдаг.
Энэ нэг дутуу барилгуудаа нэг бөөгнүүлээд нэг тодорхой шийдэл гаргаад үнэхээр цаашаа явахуудыг нь явуулаад явуулахгүйг нь бүр хаагаад ингээд дуусгах зайлшгүй бас ийм шаардлага байгаа юм лээ. Тийм учраас энэ дээр бол одоо бүр онцгой анхаарад тэгээ цаашдаа бол эрүүл мэнд боловсролын салбарын хөрөнгө оруулалтын тогтолцоог нөгөө хөрөнгө оруулалтаасаа болохгүй бол арай өөр хэлбэр рүү оруулж маш богино хугацаанд ашиглалтанд оруулалт. За их хамтлан сайд хариулъя. За би бол Отгон баяр гишүүнтэй санал нэг байна. Одоо цаашдаа яг ер нь төсвийн хуулиар бол альва төсвийн одоо энэ сургууль цэцэрлэгийн объект чинь 3 жилийн дотор бол одоо дуусах ёстой юм хуультай шүү дээ. Бага 50-аад 3 жилийн дотор дуусах. Гэхдээ энэ ч гэсэн одоо яг энэ сургууль цэцэрлэг эмнэлгүүдийн хувьд дотор байруудын хувьд бол бас чамлалттай хугацаа. 3 байтугай 5 жил рүү ингээ явцдаг. Тэгээ цаашдаа бол энэ төр хувийн хөгжлийн түншлэлийн хэлбэрээр одоо бид нар яг нийслэлд турч үзэж байгаа энэ хотгоны бага сургууль төрөлдсөн одоо ахлах сургуулиудыг хийж бид нар өөрсдөө төр сургууль цэцэрлэгүүд барихгүй хувийн компаниудаар бариулаад одоо 5 жил, 10 жил, 15 жил одоо санхүүгийн төрөөс хэлбэрээр одоо оруулах ийм сайн хэлбэрүүд бас байна. За тийм учраас бол энэ хэлбэрүүдийг бол тэр илүү цаашдаа энэ боловсрол магадгүй эрүүл мэндийн салбарт ч гэсэн энэ хөрөнгө оруулалтын шинэ санхүүжилтийн хэлбэр ийг одоо оруулах зайлшгүй цаг хугацааны болоод нийгмийн ийм шаардлага үүссэн байна гэдэгтээ бол би тантай санал нэг байна. Отгон баяр гишүүн. За шинэ оршоо чинэлэг малчин хөтөлбөрийн хүрээнд бас нэг зүйл тодруулъя. Энэ хөтөлбөр эхэлснээс хойш үндсэндээ жилийн 18% хүүтэй зээлийг 12% нь засгийн газар хариуцж байгаа. Зээл авж байгаа хоршоо олгогчид бол 6% хүү төлж байгаа. Тэгээ энэ 12% хүү засаг дээр үр болоод бичигдээд яваад байгаа. Энэ өнөөдөр яг ямар төвшөнд одоо хичнээн төсөл арга хэмжээнд засгийн газар дээр хичнээн төгрөгийн үр одоо яг өнөөдрийн байдлаар энэ 2025 оны эцсээр бий болсныг бас тэр тоог нэг хэлж өгөөч. Тэгээ цаашдаа одоо яг энэ үр ингээ зүгээр бичигдээд яваад ах юм уу? Ямар арга хэлбэрээр энийг одоо бас зохицуултыг нь хийж явах талаар бас нэг мэдээлэл өгөөч гэж хүсэж байна. Илэр Бат сайд. За шинэ оршоо хөдөлгөөнтэй холбогдуулаад 844 мянган тэрбум төгрөгийг 24.9 мянган зээлдэгчид олгосон. За үүний зээлийн татаасанд за 25 оны одоо дүгнэлт хэдвүлээ ярьж байгаа учраас 25 онд бол нэг 59.4 тэрбум төгрөг хүний татаасанд өгсөн. За 26 оны хувиар дээр бол нэг 57 тэрбум гэдэг ингээд хүний татаасууд нь өгөгдөөд ингээд явж байгаа. За энэ зээлийн зарцуулалтан дээр бол одоо янз янзын дүгнэлтүүд байгаа. Гэхдээ зээлийн эргэн төлөлтийн хувьд бол бас сайн ангилалтай явж байгаа гэсэн мэдээллийг холбогдох нь шадар сайдын ажлын алба энэ хоршоо хариуцсан нэгжээс бол бидэнд өгж байгаа. Тэгэхээр энэ дээр бол ямар нэгэн хүндрэл юмнууд бол гараагүй. Харин би түрүүнд хэлсэн нэгэнт одоо ингээд урд нь олддоггүй байсан 6% хүүтэй зээл малчтад очсон. За үүнийгээ ашиглаж байгаа малчтаа хоршуулах, нэгдүүлэх энэ ажиллагаагаа нэгдсэн удирдлага дээр хангуй. За даваагийн цогтоотор гишүүн.